Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид сурсан үгсээрээ хэрхэн өгүүлбэр зохиох тухай үзэх болно. Та бүхэн шинэ үгсээ цээжилсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Эхлээд цөмөөрөө шинэ үгсийн жагсаалтаа дахин нэг харцгаая. Эдгээр үгсийн зарим нь англи хэлэнд өөрөөр хэрэглэгддэг. Жишээлбэл this бас it хоёр хоёулаа энэ гэсэн утгыг илэрхийлдэг. Үгсийн жагсаалтанд it гэдгийн ард энэ гэдэг үгийг бас бичээрэй. This гэдгийг ямар нэгэн ямыг зааж байгаад эсвэл хажуудаа байгаа хүнийг хэн нэгэнд танилцуулахдаа хэрэглэдэг. Жишээлбэл This is my friend. This is my brother. This is my family. It гэдгийг болохоор ямар нэгэн юмны талаар ерөнхийлөн ярьж байгаа тохиолдолд хэрэглэнэ. Жишээлбэл It is true. Орчин үед хүмүүс интернетийг хэрэглэх болсон нь үнэн гэдэг ч юм уу иймэрхүү өгүүлбэр дээр ямар нэгэн юмыг нийтд нь ерөнхийлөн авч үзэж байгаа тохиолдолд хэрэглэнэ. It is easy. It is possible. Old гэдэг үг хоёр утгатай хуучин эсвэл хөгшин гэсэн үг. Жишээ нь old photo, old dog. Short гэдэг үг богино бас намхан гэсэн утгатай. Жишээлбэл short girl, short story. Son гэдэг нь өөрийн төрсөн хүү гэсэн үг. Daughter гэдэг нь өөрийн төрсөн охин. Brother гэдэг нь ах эсвэл эрэгтэй дүү. Sister гэдэг нь эгч эсвэл эмэгтэй дүү. Хэрвээ яг ах эгч эсвэл дүү гэдгийг тодтогч хэлмээр байвал older эсвэл younger гэдэг хоёр үгийг хэрэглэнэ. Older brother, older sister, younger brother, younger sister. Харин дүү гэхийг англиар younger sibling гэж нэрлэдэг. Sibling гэдэг нь төрсөн ах дүү, төрсөн эгч дүү гэсэн үг. Өгүүлбэр зохиож эхлэхээс өмнө цөмөөрөө англи хэлний төлөөний үгсийг харцгаая. Ганц тооны төлөөний үгс нь I, you, he, she, it. He гэдэг нь эрэгтэй хүн дээр, she гэдэг нь эмэгтэй хүн дээр, it гэдгийг эд юмсан дээр хэрэглэнэ. Олон тооны төлөөний үгс нь we, you, they. Харьяалах төлөөний үгс нь my, your, his, her, its. Олон тооны харьяалах төлөөний үгс нь our, your, their. Харьяалах төлөөний үгсээ нэр үгтэйгээ холбож өгүүлбэрийн хэсгүүдийг бүтээж үзцгээе. My mother, your family, his book, her photo, its story, our problem, your home, their friend. Эдгээр үгсийг бүтээхэд маш амархан харьяалах төлөөний үгсийн ард нэр үгээ тавиад болоо. Хэрвээ та бүхэн үгсийн жагсаалтаа харуул нэр үгс нь нэг баганд байгаа харьяалах төлөөний үгсээ нэр үгстэйгээ холбоод маш олон холбоо үгс буюу өгүүлбэрийн нэг хэсэг нэгжүүдийг бүтээж болно. Хэрвээ нэр үггүйгээр ямар нэгэн зүйл хэн нэгэнд харьяалагдаж байгааг илэрхийлье гэвэл ганц тоон дээр mine, yours, his, hers, its. Олон тоон дээр ours, yours, theirs. Өгүүлбэрийн бүтэц гэсэн нэртэй хоёр дахь хичээл дээр бид хоёр төрлийн өгүүлбэр үзсэн байгаа. Өнөөдрийн хичээлээр бид зөвхөн нэг дахь төрлийн өгүүлбэрийг үзэх болно. Энэ өгүүлбэрийн үйл үг нь to be буюу байх. Англи өгүүлбэрт үйл үг шууд төлөөний үгийн ард байрладаг. To be үйл үг төлөөний үг болгоны ард өөр хэлбэрээр ордог. Жишээлбэл ганц тоон дээр I гэдгийн ард am болж ордог. I am. Энийг I'm гэж товчилж болно. I am ready. Эсвэл I'm ready гэж хэлж болно. You гэдгийн ард to be гэдэг үг are болж хувирна. You are ready. Энийг you гэж товчилж болно. You're ready. He, she, it гэсэн ганц тооны 3 дахь бие дээр to be гэдэг үг is болж хувирна. He is. She is. It is. Товчилсан хувилбарууд нь his,
she's, it's. He is ready. She is ready. It is ready. Эсвэл эднэрийг товчлоод he's ready, she's ready, it's ready гэж хэлж болно. Нэг анхаарах зүйл юу вэ гэвэл it's гэд дээрээ таслалтай бол it is буюу энэ бол гэсэн үг. Харин it's гэд дээрээ таслалгүй бол түүний, үүний гэсэн үг. Харахад маш адилхан боловч утгын хувьд асар их ялгаатай. Олон тооны төлөөний үгийн ард to be гэдэг үг are болж хувирна. We are ready, you are ready, they are ready. Эднийг товчлоод we're ready, you're ready, they're ready гэж хэлж болно. Тэгэхээр to be гэдэг үг ийм олон янзаар хувирдаг. Энэ бол зөвхөн одоо цаг дээрх хувирал. Харин өнгөрсөн цаг дээр to be I гэдгийн ард was болж хувирна. I was ready. You гэдгийн ард were болж хувирна. You were ready. He, she, it гурвын ард was болж хувирна. He was ready. She was ready. It was ready. Олон тооны төлөөний үгсээр to be were болж хувирна. We were ready. You were ready. They were ready. Одоо бүгдээрээ to be буюу байх гэсэн үгийн өнгөрсөн болон одоо цагийн хувилбаруудыг жишээ өгүүлбэр дээр хувиргаж харцгаая. I am ready. Үгүйсгсэн хувилбар нь I'm not ready. Асуулт зохиоё. Am I ready? Үгүйсгсэн асуулт Am I not ready? Асуулт асуух үгтэйгээ хамт When am I ready? Үгүйсгсэн асуулт Why am I not ready? Дараагийн өгүүлбэр You are happy. Энийг үгүйсгэвэл You aren't happy. Асуулт Are you happy? Үгүйсгсэн асуулт Aren't you happy? Асуух үгтэйгээ хамт Why are you happy? Why aren't you happy? Одоо бүгдээрээ to be-гийн is хувилбарыг харъя. He is tall. Энийг үгүйсгэвэл He isn't tall. Асуултууд Is he tall? Isn't he tall? Асуух үгтэйгээ хамт How tall is he? Why isn't he tall? Одоо to be-гийн өнгөрсөн цагийн хувирлуудыг харцгаая. Өнгөрсөн цаг дээр to be, was, were гэж хоёр янзаар хувирдаг. It was difficult. Үгүйсгэвэл It wasn't difficult. Асуултууд Was it difficult? Wasn't it difficult? What was difficult? What wasn't difficult? Дараагийн өгүүлбэр They were the best. Энийг үгүйсгэвэл They weren't the best. Асуултууд Were they the best? Үгүйсгсэн асуулт Weren't they the best? Асуултууд асуух үгтэйгээ Why were they the best? Why weren't they the best? Ингээд өгүүлбэр зохиож эхлэхээс өмнө